Жилээс жилд байгаль цаг уурын өөрчлөлт явагдаж 16 аймагт хаваржилт хэвэн байгаа ч зарим аймагуудад хуурайшилт өндөр байна. Энэ нь ой хоёрын төмөр гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Өчигдөр орсон ширэн борооноор Хинтэн аймгийн Хэрлэн суманд 99 айл усан давтаж 4 айл орон гэрг болсон байна. Дэлхийн түүхийг 24 цаг гэж авч үзвэл хүнд үргэлтний үүсэл хөгжил сүүлийн 2 секундэд л багтана. Энэ 2 секундыг тог захиалгаанд байсан хугацаа хэдхэн тойл. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт гэдэг нь дэлхийн шин зүйл огтхонч биш бөгөөд хүн төрөлхтний соёл иргэжил харин шинэ үзэгдэл. 1800 оноос эхлэн дэлхийд аж үйлдвэрлэлд хурдцтай хөгжиж урд нь төсөөлж байгаагүй хөгжлийг бий болгосон. Учир нь бид хэдэн зуун сая жил газар доор хадгалагдаж байсан чулуудсан түлш нүүрсийг олборлож гаргаж шатааж эхэлсэн. Ингэж бид газар доор нүүдэж байсан маш хэмжээний нүүрсийг шатааж агаарт нүүрс төрөгчийнхийг ялгаруулж эхэлсэн. Ингэж бид аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс дэлхийн дундаж температурыг 1 Цельсийн градусаар нэмээд байна. Ердөө энэ ганцхан хэмийн өөрчлөлтөөс болж хар салхи илүү хүчтэй шуурч галт төмрүүд улам маавалцанд харахж зүлжилт нэмэгдэж цэвэр усны хомсдол нүүрлэж цаашлаад жил бүр 1.2 их найт тонн мөс хайлж далайн түвшнийг нэмэгдүүлж байна. Ингэснээр утгагүй бидний мэдэх Нью-Йорк, Майами, Венес гээд олон хотууд усан доор орох аюул давтаатай. Ийм учраас эрдэмтэд дэлхийн дундаж температурыг 1.5 хэм дотор барих зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Энэ байдлаараа юу ч хийж чадахгүй байх юм бол хамгийн наазах нь 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 3 хэмээр нэмэгдэх төлөвтэй. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол хүлэмжийн хий. Үүний эсрэг хийж чадах хамгийн том ажил нь хүлэмжийн хий ялгаруулалтаа зогсоож бүр цаашлаад агаартай хүлэмжийн хийг сорж авах. Ингийн тулд дэлхийн хэмжээнд ногоон энерги буюу сэргээгдэх хүчин хүчин хөрөнгө оруулалт хийж тэднийг илүү ашиглах шаардлагатай. Жишээ нь нар, салхи, усыг ашиглаж эрчим хүч гаргаж авах. Мөн газар тариалан илүү байгаль орчинд ээлтэй болох шаардлагатай. Дүгнэлт хэлбэл дэлхийн дулаар л энэхүү хурдцтай явагдаж байгаа нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгаралт ихэссэнтэй холбоотой. Дэлхийн гадаргуу орчмын агаарын 78% нь азот, 21% нь хүчил дөрөвч, үлдсэн 1% нь бусад төрлийн хийнүүд багтдаг. Нүүрс хүчлийн хий дэлхийн агаарын дөнгөж 0.3-аас 0.4%-ийг эзэлдэг. Усны уур, нүүрс төрөгчийн хий болон бусад хийнүүд дэлхийн гадаргуугаас ойх дулааны цацрагийг өөртөө шингээнэ. Нарнаас их дэлхийд бууж буй энергийн тодорхой хэсэг нь эргээд сансрын уудам руу ойх замаар газрын гадаргуу орчмын агаарын давхаргын дулааны баланс хадгалагдах ёстой. Гэтэл хүний үйл ажиллагааны үр дүнд үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэхийн хэрээр хүлэмжийн хийн давхарга зузаарч дэлхийн агаар мандал ба газрын гадаргуугаас эргэж сансар руу ойх ёстой цацрагийн хэмжээ буурснаар газрын гадаргуу халж улмаар агаарын температур аажмаар өсч дэлхийн дулаар л үүсэж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт нь данганц улс орны асуудал биш юм. Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх өөрийн нөлөөгөө багасгах арга хэмжээ авах боломжууд бий. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тог захилгаан түлээн нүүрс ус, машин тэрэг, хоолгүй хайсан хог хаягдал зэрэг нь байгаль орчинд хүлэмжийн ялгарлыг нэмэгдүүлж байдаг бөгөөд энэ бүх хэрэглээгээ багасгаж хязгаарлах нь иргэн бидний уур амьсгалын өөрчлөлтийг саруулахад оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг сануулгах гэсэн юм.